Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүддээ баярлалаа. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр бид хууль зүйн дүгнэлт бас аль биесээр гаргуулсан. Төрийн албаны тухай хуулийн 9-2 дахь заалтыг зөрчиж байгаа. За төсвийн тухай хуулийг мөн зөрчиж байгаа. Төрийн албан хаагчдаа өдөр шөнөгүй, нойр холгүй, бага цалинтай явуулсныхаа ганц хүлээж байгаа өндөр насны тэтгэвртэй гарахтаа би нэг ажилласан жилээрээ тооцоолж нэг 36 сар хүртэл тэтгэмж авна гэдэг л энэ бодлогоор ер нь бол тисэж ажилдаг. Ялангуяа эмч, багш, цэрэг цагтаа сангийн ам их усрын 50% тавьсан нь бол нэгдүгээр төсвийн хуулийг, төрийн албаны тухай хуулийг зөрчсөн. Тэг өнөөдөр тайлбар хэлээд байгаа нь бол дотроо зохицуултуудыг хийчнээ санаа зовлтгүй гэж хэлээд байгаа. Гэтэл гишүүдээ яг өнөөдөр та бидний хурааж байгаа санал дотор бол одоо байгаа орон зайг маш ихээр хумж байгаа. Ирэх онд дотроо зохицуулалт хийх боломж гарахгүй. Тийм учраас та бүхэн маань энэ 36 сар хүртэлх тэтгэмжээ хүлээж байгаа төрийн албан хаагчдынхаа нэг нуруугийн тэнэлгэж, нэг тайван амрах, бүтэн нойртой хонох, чин сэтгэлээсээ зүтгэх тэр зүтгэлд нь нэг хариу барьж энэ тэтгэмжийн бүрэн дүүрэн суулгаж өгөхийг хүсэж байна. Төсвийн байнгын хорооны хамт олондоо бас баярлалаа. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг уншихдаа яг энэ асуудлыг дэвшүүлсэн шүү гэдгийг бол бас онцолсон. Би салбарын сайд нарыг бас гуйж байна. Хэдийгээр төсвийн байнгын хорооны дарга, төсвийн ажлын хэсгийн дарга урдаа ногоон лааз барьчихсан ногооныг дараараа гэж та бүхнийг одоо удирдах байгаа ч гэсэн төрийн албан хаагчтай нэг бодож улаан кнопод арах, эсвэл кноптой хүрэхгүй байхыг хүсэж байна. Мянган төрийн албан хаагчид яг одоо бас та бүхнийг харж байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Ингээд төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн төсвийн ажлын хэсэг төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжихгүй байж төрийн албан хаагчдынхаа энэхүү тэтгэмжийн асуудлыг бас бүрэн дүүрэн суулгаж өгөхийг хүсэж байна. Ер нь бол төрд ажиллаж байгаа хүмүүс нэг ялангуяа бид нар бол хуулиа бас мөрддөг байх ёстой. Тэгэхээр хуулиар хүлээсэн үүргээ ч гэсэн бид нар хүлээх ёстой. Та бидний өмнөөс иргэдтэйгээ шууд нүүр тулж идэг. Та бидний буруутай, зөрүүтэй гинтийн шийдвэрүүдийг хэрэгжүүлж байдаг. Төрийн албан хаагчтай бол бид нар бас талархах сэтгэлээ илэрхийлэх ёстой. Ийм учраас ядаж энэ хуулиар олгох ёстой үүргээ хүлээж төрийн албан зүтгэснийх нь төлөө тэтгэвртэй гарахт нь нэг тэтгэмжийн нэг бүрэн дүүрэн өгөх хэрэгтэй. За хэрэгцээ дэмжигдэхгүй байлаа гэхэд хаана хандах вэ? Би одоо тэтгэмжээ авч чадахгүй нэ гэдэг асуудлыг олон хүн асууж байгаа. Магадгүй одоо иргэний шүүх, захиргааны хэргийн шүүхэд хандаад бас энэ эрх ашгаа хамгаалуулах боломж нэг талдаа бас байна та бүхэн. Тэгээд гишүүд минь одоо кноптой хүрэхгүй байж энэхүү саналыг одоо дэмжиж өгөхийг хүсэж байна. Санал гаргасан л одоо гишүүн тайлбар хэлж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ дээр одоо та бүхэн маань яг чин сэтгэлээсээ өөрсдийнхөөрөө бас одоо саналаа өгөөсөө гэж хүсэж байна. Тэгэхээр энэ дээр одоо ажлын хэсгийн зүгээс бол хамаагүй бид нар зохицуулчна гэдэг хариултыг бол хэлнэ. Тим юм боломгүй гэдгийг бол та бүхэн бас сэтгэлдээ мэдж байгаа баха. Ийм учраас энэ одоо саналыг бас босгож өгөхийг хүсэж байна. За энэ саналыг яагаад байнгын хороо ажлын хэсгээс дэмжээгүй вэ гэхээр ерөөсөл хойдон жил 10 тэтгэврт гарах байсан бол 5-ыг нь гаргаад 5-ыг нь 2027 онд л гараач гэдэг асуудал байхгүй. Энэ мөнгө төрөвтэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Төсвөр мөнгө нь хүрэлцэхгүй байгаа болохоор за эх жил одоо 100 гарчихсан 50% нь гарчих. 50% нь 2027 онд тэтгэвртэй гараач л гэсэн үг. Ямар нэгэн хүний мөнгийг хассан асуудал ерөөсөө байхгүй. За тий баярлалаа гişүүд. Тий 36 сараа тэтгэврт гарч байгаа хүмүүст бүтэн өгнө гэсэн үг. Тий одоо энийг хүлээгээд авчих юм бол тэнцэл маань өөрөө алдагдчихна. Тэгээ манай нөгөө яриад байгаа төсвийн хүрээ алдагдаад авчих юм байна. За баярлалаа гişүүд. За төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжиж гэсэн саналын тэмдэглэлээр санал хураалт явуулъя.
100 гишүүнээс 53 гишүүн дэмжиж санал дэмжигдлээ.